За та бүхэндээ хэрхэн копи дэрэтих үйдэг зааврыг танилцуулъя. Бас эртэл ерөөхдөө яаж авах тухай танилцуулъя. За ерөөхдөө манай одоо юуг харъя л да те Micronery-гийн копи дэрэт хэрхэн явж байгааг ерөөхдөө хэдүүлээ анзааръя. За стратеги копи дэрэт дээр дарж ороод стратеги дараад оронгууд Micronery гэж бичиж. Тэгэнгүүт угаасаа манай ерөөхдөө копи дэрэтийн одоо сайт гараад ирэх гэсэн. За одоо энэ гараад ирж байна те. За энэ дээрээ дарч. За дараад оронгууд нь бидний бүх үзүүлэлтүүд гарнаа гэсэн урт хугацаанд ерөөдөө доктортой ашиг хийх зорилттой байгаа. За одоо ингээд ерөөдөө ашиглалт гэдэг маань хэмжээнүүдийн хувийн харагдаж байна. Ерөөдөө ийм өсөлттэй явж байна. За тэгээд одоо ерөөдөө үзүүлэлтүүд нь бүгдээр хэмжтэй нийтдээ 48 арилж байсан байна. Тэгээд энэ сарын гүйцэтгэл гэх юм бол 85%-тай байна. Опо арилж байхгүй бүгдээрээ хаагдсан байна. Арилжаанууд гэх юм бол бүгдээр энэ дэр гараад ирчихэж байгаа. Та бүхэн маань харж болно. Хэдэн долларын арилжаа хэдийн дотор хийсэн яасан. Тэрийг харж болно гэсэн үг. За тэгээд одоогийн байдлаар бид бүхэн манайтай $800 ирэхэд инвестмент буюу хүмүүс ингээд тасаад авуулсан байна гэсэн үг. Тэгээд хамгийн багтаа хамгийн гол нь $100 танстай байх хэрэгтэй. $100 тийшээгээ хэд ч үйж болно гэсэн үг. Тэгэхээр та бүхэн эрсдлээ тооцоод ирэхэд манай копи дэрэгдэд авч болно гэсэн үг. Тэгээд P буюу ирэхэд хувааж авах дүүхэд үгээр 50%. Би та бүхэн одоо бид нар дагуулж манайг мэдлэг дагж байгаараа дагаад ашиг гэх юм бол таны ашигын 50% чинь ирэхэд манайд орж ирнэ гэсэн үг. Тэгээд P version бол манайхаа нэгээрс нь 500 гэдэг сонгоно гэсэн. За хэрхэн дагах юм бэ гэдэг зүйлийг танилцуулъя. За Great Investor гэдэг дээрээ дараад одоо энэ дээр ингээд авах юм бол Great Investor ууц. За partner code дээр нь заавал 37 BYG гэдэг зүйл энэ partner code-ыг заавал хийж өгсөн байх шаардлагатай partner code дээр нь. За энийг чеклээд за окей. Ингээд investor account буюу хөрөнгө оруулалтын аккаунтад авсаж байна гэсэн. За ингээд хөрөнгө оруулалтын аккаунтыг үүсгэжлээ шүү дээ, үүсгэсэн. За тэгэнгუთ та мэдээж энэ хүний копи дэрэг дагна. Одоо яг үгээр ингээд аккаунт ч үүссэн байгаа. Та энэ аккаунтаа цэнэглэнэ гэсэн үг. Хамгийн гол нь нэгийг хэрсэн 500 leverage-тэй шүү манайхаа. Тэрнээс мөсөд дэше байхгүй. Тэгэнгუთ та энэ аккаунтаа цэнэглэнэ. Цэнэглэхдээ юугаар цэнэглэх боломжтой юм бэ гэхээр deposit дээрээ дараад. За ер нь бол mobile banking буюу ерөөдөө QR-аар цэнэглэж болж, картаараа цэнэглэж болж байна. Тэгээ криптогоор мэдээж хийж чаддаг хүмүүс нь криптогоор Apple Pay-оор Apple Pay-ээр. Би бол яг гэхээр ерөөдөө крипто болон mobile bank буюу шууд нэг банкныхаа аппликейшнаар купе юм шиг цэнгэлждэг гэсэн үг. Та нар маань ерөөдөө эдрээс за энэ бол одоо жишээлх юм шууд мөнгө өнгөөр бодогдож шүү дээ. За магадгүй $1000 бид нар одоо яг $160 байлаа шүү дээ. $1000 гэдэг чинь 3,700,000 төгрөгөө буюу $1022 дагуулъя гэдэг юм бол энийгээ бичээд ингээд дараа депозит дээрээ даршна гэсэн. Ингээд ерөөдөө процессыг явагдангууд тань дээр яг уу гэхлээрээ одоо нэг чеклээд QR гарч ирнэ гэсэн 3,700,000 төгрөг. Та тэр QR-ыг банкнаас уншуулад ерөөдөө юу ашиглаж одоо болчихно гэсэн үг. Тасаа цэнгэлжнэ гэсэн үг. 3,700 энэ QR-ыг уншуулсан болоо гэсэн. За тэгээ мэдээж дасан чинь ингээд мөнгө ч ороод ирчин. Тэ? За дасанд чинь мөнгө ороод ирчин. За тэгэнгуудаа та манай стратеги дээр дараа дахиад яг энэ дээрээ Micronery гэж бичээрэй зэ. Micronery гэж бичиж. Ингэнгууд гараад ирнэ. Micronery бүтнээр бичсэн болно дөө. За ингэнгууд. За ингэ марк гараад ирсэн те. Тэгэнгууд энэ гарч ирсэн зүйл дээрээс нь copy гэж тарчих. За ингээд та бүхэнд ингээд бүх тооцооллыг өгч байна. За ихэд multiplier тэгээд investor volume яаж тооцогдох юм, multiplier нь яг яаж тооцогдох юм. Тэгээд ихэд айлын сонгох юм. Тэгээд анхааруулга ингээд бүхэмтэй чинь юм шиг гэсэн үг. So тэгэхээр хамгийн гол нь одоо жишээлбэл би алтан дээр ингээд 0.1 дотор ингээд хамгийн мод эрсдэл багтаа орж байгаа байхгүй юу. Тэгээд 0.1-ээс ингээд бид чинь өөрөө байгаа бол тэр хүмүүсийн лотнууд нь ихэд давхар дабл тооцогдсон ч гэдэг юм уу эрсдэл менежментийг барьсан бүх юм чинь харагдаад явна гэсэн үг. Хамгийн гол нь энэ дээр та өөрийнхөө стоп лоссыг тавьж өгч болно. Би дансаа тэдэн хувь хүртэл алдах юм бол би ингээд зөксөнөө шүү юм те. За магадгүй энэ дээр сая хэд дээр одоо инвест хийсэн те. За та одоо энэ дээр дансаа цэнгэлсэн байгаа шүү дээ. Энд дээр таны мөнгө инвестор дасан чи ороод ирсэн байгаа гэсэн. Тэгэхээр copy trade ингээд дараад за энэ хүнийг уншиж чеклээд энэ бүхэн тийм манайхаа сайн танилцаарай. За минимум инвестмент $100. За би ерөөдөө өөрөө хэдвэр хийх юм бол таны equity шиг харагдана гэсэн үг. Тэгээд ерөөдөө тэндээсээ та насаа дагуулна гэсэн үг. За ерөөдөө минийхаар бол аль болох multiplier юугаар бол fixed multiplier бол ерөөдөө дансны хаал хэмжээгээр явуулах айгу зүгээр байгаа юм. Одоо жишээлх юм бол
яах вэ гэхлээр насныхаа хэмжээг хэрэгцээ байхгүй. Одоо би $1000 байлаа гэж та $100 байх юм бол яг миний орж голоод танаас 10 дахин багаар хорноо. Яг насныхаа одоо хувь хэмжээгээр орноо гэдэг. Одоо энийг эргүүдэд дээшлүүлэх юм бол таны хэдэн доллартай байх шиг харагдчихна гэсэн үг. Миний наастай харьцаад бол. За одоо шилхэн мультиплеер 1 гэдэг явах юм бол та $1606 л байх хэрэгтэй гэсэн үг. Мультиплеер 2 байх юм бол та яг $2131 байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр та ихэд хэдэн доллараар дансаа дагуулж байгаа шалтгаалж байгаа учраас та энэ дээр таарсан үнийн дүнтэйгээ байх хэрэгтэй гэсэн үг. Одоо энэ дээр $100 гэж бичингууд 0.9 ирэхэд дааж чана л гэсэн үг. Ингээд таарчна гэсэн үг. За ингээд copy open trades гэдэг дээрээ дараад за энэ take profit loss гэдэг нь юу гэхээр та $100 эхэлж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт та хэдэн долларын ашиг хийгээд намайг дагахаар болох юм. Магадгүй энэ дээр 300 гэж болно. Таны $100 300 бол буюу миний $1000 3000 болоход та намайг дагахаар болно. Автоматар ингээд copy дээр зогсноо гэсэн үг. Эсвэргээр та би алдаг хэдэн доллар хүлээх юм бол би энэ copy дээр зогсоох юм гэдэг хийж болно гэсэн үг. Тэгэхээр магадгүй одоо 50% таа байлаа шутгад би энэ copy trade-ийг за юу гэх юм $50 хүртэн би зогсоно тий. $100 эхэлж байгаа дасан дээр би $50 хүрэх юм бол copy trade-а зогсоно. Ашиг гэх юм бол $300 хүрээд ашиг авна гэсэн. Тэгэхээр хэрвээ та $100 эхлээд $300 хүрчих юм бол тий 50% буюу $200 чинь $100 нь манай $100 50 авна гэсэн үг. Эрсдлээ 50 өдөртөө 50 40 гэсэн үг. Тооцоолоод. За ингээд not granted гэдэг ирэхэд энэ дээр дараад ингээд copy trade маань эхлэх юм баамаа. Ингээд эхлэх гэсэн үг. Хамгийн гол нь бид нар ихэд дансаа цэнгэлсэн байх хэрэгтэй гэсэн үг. Хамгийн гол нь дансаа ингэж нээгээд нэгтэй яах вэ гэхлээрээ заавал юу гэх юм манайхаа партнер код заавал хийх юм шүү. Партнер код хийжиж ерөөдөө энэ бүх зүйл үүснэ гэдээ ойлгож болно гэсэн үг. Заавал та инвестор энэ аккаунтыг үүсгэж, энэ аккаунтаас депозит хийж манайхыг ерөөдөө copy trade хийж болно гэсэн үг. Тэгэхээр миний хувьд бол яг $100 гэхлээр айгүй хэцүү байгаа юм. Бидний төрс үзүүл юу гэхлээр одоо ингээд энэ $1666 байгаа шүү дээ. Бид хоёр ч 900 өмнөх 7 хоногт ингэсэн юм. Өмнөх 7 хоногт чинь арилжаага эхлэхдээ 2022 оны 11 сарын 8 өмнөх 7 хоногийн бүтэн сая өдөр $921 цэнэглээд тэгээд эргүүтээ явж байгаад $630 татсан ашигнаасаа 11 сарын 14-нд тэгээд татаад тэгээ ерөөдөө үлдэгдэл арилжаад явж байгаа баланс нь юу гэхээр ийм явж байгаа байхгүй юу? $757. Нийт ерөөдөө $759.7 ашигтай буюу $921 цэнгэлсэн байж шүү дээ. $921 цэнэглээд $759 буюу $760 гэсэн үг. 88% өсөлт үзүүлсэн байна. Тэгэнгүүт энэ цаашаа дээшлүүдэд явахгүйгээр нь 2-7 хоногтой юм уу? Сайн ашиг $9 мөнгө дотоод авчий гэж ерөөдөө зорж байгаа юм. Тэгээд ансаа ирэхэд яг л $1000 дээр нормал хэлүүлээгээд тэгэхээр ер нь бол яг 100 гэхлээр нөгөө бит 2 0.1-ээр орчихлоо та бүхэнд 0.1 гэсэн лот байхгүй орж болохгүй байхгүй юу. Тэгэхээр ирэхэд $500 юм уу $1000 яг үнцнээр нь түүнээс бас дээшээр ороод ирэх юм бол яг л нөгөө дансныхаа менежментийн хувьд лот нь ирэхэд хийгдээд эрсдлийн менежмент нь мөрдөгдөд явах бүрэн боломжтой харагдаж байна гэсэн үг. Хэрвээ та өвд долооногт биднийг дагсан бол одоо $1000 дагсан бол нийтдээ $1800 ашиг $800 ашиг хийгээд та $400 авч байна гэсэн үг. Тэгсэндээ та $1000 дээрээс 40% ашиг авч байгаа гэсэн. Тэгээ бит хоёр бол яг тийм бүүмийн ашигуудыг бол яг байнга хийнэж байхгүй мэдээ зарим үедээ амар нь харан те энэ дансыг л урт хугацаанд нь ашигтай байх тэр зүйл рүү төвлөрж байна гэсэн. Сарын 20% хангалттай шүү дээ тийм систем манайхаа бид нар сарын 10% өндөрөөд бол арилжаанаас сарын 20% хангалттай байхгүй те. Тэгэхээр бит хоёр энэ copy trading аккаунт дээр маш хариуцлагатайгаар ихэд урт хугацаанд нь явна. Хамгийн гол нь copy trading хийсэн хүмүүстэйгээ бас нэг тодорхой хэмжээний ярилцлага хийх юм. Одоо 1000-аас дээш нэр хийж байгаа бол те холбоотой бас тэр хүнд бас мэдлэг өгөөд явах ч гэдэм юм нэг тодорхой хэмжээр бас кэрлээд явах тиймэрхүү бас юмнуудыг гаргаж ирж байгаа. Тэ эрсдлээ бас ярилцах хэрэгтэй те. Яг та хэдээр эрслээ тавьж байна. Тэр хүн магадгүй эрслээ 10% тавьчих юм бол бит хоёр нэг арилжаан дээр 10% эрсдүүлээд 40% ашиг хийх боломжтой байсан чинь яг тэр хүний 10%-ийг одоо ингээл алдаал тэр хүн гарангууд нь бид нар ашигтай гараад ирчих гэдэг юм уу те. Тохиолдол байгаа. Тэгэхээр эрслийг ерөөдөө 50% дээр нь тавьжвал зүгээр. Тэгээ ашиг 50 гэдэг дээр. Тэгэхээр ихэд цагийн зөрүү бол янз бүр юм байхгүй бит хоёр бол урт хугацаанд нь бол арилжааны ашгийг бол харж байна. За тэгээд та нар хэрвээ манай Midland-ийн ихэд copy trading дарахыг хүсэх юм бол саяны заавраар аккаунт ингэж үүсгэхдээ 37 POJ партнер кодыг хийгээд copy trade дараад оролцох нь байх нэ. Тэгээд бит хоёроос ашиг хийхдээ ашигаа татаж авахдаа бас ихэд зарлаад явна 7 хоног болгон. За манайхаа бид нар энэ 7 хоног $500 ашиг хийлээ $500 татлаа шүү те. Тэгэх юм бол үгүй бас маш татаж болно үлдээгээд явчих болно. Тэрэн дээр бүх юм чинь давхар тооцоологдоод явчихнаа л гэсэн үг. За тэгээд ирэхдээ бидний copy trade хийх ирэхэд заавар л энэ байна.
би copy trading хийж байгаа бол бид нар л заавал мэддэгдээрэй. Би тэдэн доллараар дагсан шүү. Миний аккаунт энэ шүү гэж заавал мэддэгдээрэй манайхаа. За бүгдэнд нь амжилт хүсье.